Эхний алхам болох орбит тахилтын чиглэлийн 7.1 км автод замын нээлт өнөөдөр боллоо. Энд зөвхөн зам тавиа зогсохгүй сүүлийн жилүүдэд нүүж ирсэн айлуудын худаг усны асуудлыг шийдвэрлэх шинэ суурьшлийн бүсэд орон сууц барих зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Сонгой архам дүүргийн 22 дугаар хороо тахилтын нутаг дэвсгэрт 10-аад жилийн өмнө ямар ч барилга байгууламж айл өрх байдгүй байсан. Харин өнөөдөр нийслэл хотын шин суурьшлийн бүс болон өргөжж хөгжлийн эхний алхам болох автозам тавигдлаа. Энэ автозамыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хурдны зам компани гүйцэтгэсэн байна. Хүмүүсийн одоо төвлөрүүдийг сааруулж байгаа асуудал та. Гол нь бол одоо энд ерөөсөө ямар ч айл байгаагүй шүү дээ. 2 жилийн дотор одоо баг битүү айлтаа болчихсон. Тэр бодвол одоо энэ хүмүүсийн бас нэг төвчрлийг сааруулж байгаа хотоос тэлж гин гэсэн үг л дээ. Энэ замыг тавьснаар гол нь энэ захын хорооллын одоо иргэд оршин суугчид тав тухтай одоо зорчих цаг хугацаа хэмнэх за энэ хөдөлгөөний аюулгүй байдал одоо шуурхай үйлчлэгээ тээврийн шуурхай үйлчлэгээ бий болж хотын хөдөлмөрчдийн одоо тогтохтой амьдрах ийм орчин бүрдэх. Тэгээд энэ зам тавигдсанаар бол энэ замын дагууд үйлчлэгээний цэгүүд за энэ зам бол зөвхөн одоо автозам төдийгүй явган хүний зам гэрэлтүүлэг за үер усны одоо зайлуулах байгууламж гэдэг ижүүрэн ийм одоо зам баригдсан ашиглалтанд орж байгаа. 12 цэгт зам хөндлөн гарсан хоолойтой 209 шон цахилгааны гэрэлтүүлэг 29 автобусны зогсоол сарвч бүхий энэ замыг олон улсын стандартын дагуу барьж явуулсан болохыг гүйцэтгэгчид хэлж байсан. Харин энтхийн оршин суугчид шин зам баригдсан сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа. Олон түмэнд одоо үр ашигаа өгсөн отоо наашаа явахад одоо чөлөөтэй ер нь дээдвэцэж одоо энэ хэсэг дээр бол одоо их сайхан хөгжиж байна л да. Хөгжчүүд, хүүхдүүд сургууль соёлд явахад их сайхан хангалттай. Амархан их баярлжээ. Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Тиймээс эхний ээлжинд замаа тавьсан, харин одоо орон сууцны шинэ хороол барих ажил энд эхэлнэ гэж хотын дарга онцолсон. Энэ зам тавигдсан тай холбогдуулаад бид бол одоо энэ тахилтын яамны энэ хэсэг газарт бол бид нэр төлөвлөлт хийсэн байж байгаа. Одоо энэ лөө бол тоглоог нөгөө амны орон сууц хаус хорооллууд хийгдэн манай иргэдэд энд бол газар олгох юм байгаа юм. Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн хүрээнд нийт 4 газарт автозамын өргөтгөл хийх шинээр автозам барих ажил хийгдэнэ. Эхний бүтээн байгуулалт 2011 онд ашиглалтанд орсон хайластын чиглэлийн 1.4 км замын өргөтгөл байсан бол удаах нь орбит тахилтын энэ автозам юм а. Харин эх онд толгойт баруун салаа чиглэлийн 4.1 км замыг ашиглалтанд оруулах юм байна. Мөн Батанаг шархаа чиглэлийн 6.6 км автозамын ажлын гүйцэтгэлийг хийх сонгон шалгаруулалт явагдаж байгаа гэлээ.